Оройн мэдрэг үзэгчтэй сэтгүүлчийн урлан шинэ нэвтрүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Бид нар анхныхаа зочноор Монгол Улсын соёлын гавьяа сэтгүүлтэн сэтгүүлч Амсалмаа гавьяатайг урьж ирүүлээд энэ танд энэ өдрийн мэнд төргий. Энэ сайхан мөчид эрхэм үзэгч та бүхэнтэй уулзаж байгаадаа би баяртай их бэлэгшээж байна. Сэтгүүлчийн урлан нэвтрүүлэгт одоо орохоор өргөдөж байна гэхэд та одоо яг бас уран бүтээл талаасаа илүүтэй бодсон байх. Тэгэхээр одоо хамгийн сүүлд уран бүтээлийн 2 дугаар нэгтэлтэй хамтарч хийсэн гойлонгоо бөмбөр ногоон театрын өдөр гэдэг нэвтрүүлэг байна тий. Энэ талаар хоёул яриа эхлэх үү. Хагас 100 жилийн амьдралыг энэ байгууллагатай өнгөрөөснөх тэгээд миний нас өдрийн байдлаас шалтгаалаачихв. Өнөө лимит гэж юм дуусчихвэ гэж ийм бодол орж ирээд ер нь одоо энэ телевизийн сэтгүүлчийн одоо 3-4 чухал үүрэг байдаг л дээ. Нэгдүгээрт нь одоо мэдээлэх, цаашлаад таны мэдүүлэх, 3 дугаарт нь хүмүүстэй үйлчлэх, 4-дүгээрт нь алтан сан хөмөрхтэй одоо түүхэн хүмүүс түүх үйл явдлыг үлдээх. Тэгэхээр энэ миний хувьд бол одоо ер нь чадлынхаа хэрээр найруулагчтайгаа одоо уран бүтээлч та нартайгаа хамтраад алтан сан хөмөрхтэй юм үлдээе гэж бодсон. Тэгээд энэ сүүлийн хийсэн гол юм бол энэ зүрхний дун гойлонгоо зүүднээс үл салах хайрын дуу үнэнч сэтгэлийн дуулал болсон уйтгар гүнгийн нулимстай дуу Монгол орныхоо хөх тэнгэрийн дор зүрхний дун гойлонгоог ичин хорлоо норов банзад сарн туяанар намрын сэвшээ салхины жихүүн жаварт буцах шувуудын цувааны уйтай ганганааны хөг аялгуугаар дуулснараа сэтгэлийн толин дунсан сүүдэр үргээлж сэмэрч интэрсэн аюулхай зүрхний цээжний үг хэлж сонсогч үзэгч олондон их хайрын сайхныг амтлуулж тэнгэрлэг хиймрийн сэргээж байдаг үлээ. Театрын Монголын үндэсний театрын 80 жилийн үед зориулаад бөмбөр ногооных ингээд бөмбөр ногооны үеийн 10 хүн байна. Тэр хүмүүсээрээ бас зарим нь одоо ирж чадахгүй болцсон байна. Тэгэхээр тэднийг үлдээх тийм зорилгоор одоо Монгол Улсын хөдөлмөрийн баатар Лувсан Шарав, Цог Зулмаа тэгээд Монгол Улсын урлагийн гавьяа сэтгэлтэн Дуугар Сүрэн гавьяа жижигчин Долгор тэгээд Дуучин Дулмаа Шинэхүү тийм сайхан хүмүүсүүдэн үлдээх бодолтой ингээд алтан сан хөмөрхтэй хийчихэд байгаа үзэгчид бол үзсэн баг. Жинжи Бадмын Амьд дуу хоолой нь Монголын үндэсний радиод байдаг. Тэрийг төшөөлөө Жинжи Бадмаатай найзалж явсан улсын филармонийн Ахмад хөгжимчин алтан цаг гэж одоо том уран бүтээлч байгаа. Тэгээд хөгжим судлаач одоо Энивш докторыг оруулаад ингээд бас нэг юм хэдийгээр Жинжи Бадмагийн дөрсийг бид авч чадаагүй ч гэсэн нэг юм хийв гэж одоо ингээд том бодогдоод алтан цагийн гэрт бол догсомтойгоо хуйлаа зуруулсан. Зөв гэрэл зураг нь одоо олдох хэсгийг юм тайгуул хинтийн хуйлангийн зурсан зураг энийг түшээд бас Жинжи Бадам гэж хэн байв. Сугарын цэдвч сайхан сэтгүүлч байсан. Тэр хүн очиж Жинжи Бадамтай уулзаад алтан сан хөмөргт хийсэн. Алтан сан хөмөргийн сайхан тэмдээл байхгүй. Жинжи Бадам ер нь одоо 70 хэдэн хүн хүртэл сайхан болтол амьдэрч их уртдаа нассан шүү дээ. Та сая түрүүн бас нэг лимит дуусгах гэж ярьчлаа. Би бол нэг лимит дуусгах гэмээр байна л да. Энэ бол одоо цаг хугацааны туршлага, хөдөлмөр, асар их мэдээллийн сан багц танд яваад байгаа учраас телевизийн радиогийн алтан хоолны төлөө санаа тавиад ийм юм хүмүүс байна, ингэмээр нь, тэгмээр нь гэдээ яваад байдаг. Энэ бодол чинь өөр их зөв сайхан бодол юм. Гойлонгоо дээр харж ах чуртал одоо 3 үеийн дуучин дуулсныг радиогийн фонтонд яг хаана байгаа гэдгийг та гарын 5 уран шиг мэддэг. Энийг сайхан бахархал төрүүлж ирсэн. Тэгэхээр одоо та ойр Алтан фонд ороо. Гэхдээ энэ дээр нэг нэмэхэд шүү дээ энэ агуу хүмүүс чинь одоо Лувсан Шарав бол гойлонгоог хэн зохиосон гэдгийг бүр нээлт хийсэн шүү дээ. Нэг төрийн ноёны хатан тэр нөхрийг өнгөрөхөөр гойлонгоог зохиосон байгаа шүү дээ. Нэртэй ингээ гаргаад ирсэн. Бөмбөр ногоон дээр бас тэгж юм лээ. Тэгэхээр энэ алчиг сайхан хүмүүсч бас энэ бидний авч хийгээд байгаа энэ алтан фонд юм оруулаа гэж бодог 30-40 минутыг
цаана тэр хүмүүсээс дахиад авах юм байгаа байхгүй юм үлдээд байна. Юм үлдээд байна. Тэгэхээр одоо стай уудлаад барагдахгүй сан хөмөрөг одоо энэ Ахмад үеийнхэнд байна. Тэгээ би өөрийгөө бас их муу ажиллаж гэж харамсах юм. Одоо нацаг доржтой үерхэж исэн дашдан дугуй гэж авгаатай манай гом эми дарьцаа хурандаг тэрнтэй уулзахад тэр хүн нацаг доржийн тухай үерхэж исэн тухайгаа ярьсан шүү дээ. Ямар хүн бай. Гүн чи нацаг доржийн тийм цоохор шар залуу байсан. Яагаар их нацаг дорж гэдэм бэ манай найзыг гэж асууж исэн. Тэгээ бороо өнгөрнийгийн дуу над дуулж өгчээсэн. Тэгэхэд бол би тэр өнгөрнийгийн дууны шүлгийг авахаа мэдэхгүй. Ямар муу сэтгүүлч гэж би тэгэхэд радиод л ажиллаж исэн. Тэгээд тэр нацаг дорж ямар хүн байв жинхэнэ. Тэр их сони юм ярьсан. Бодит түүх ярих. Тэгэхээр Төвангот уулзж үлээ илдвүүч юм. Гэхдээ тэгэхэд уулзсан би надаа манай хадам Нямаа ижи дээр ирж исэн. Тэр хүний яриаг авахаа мэдэхгүй. Ямар их залуу нас ч одоо ямар ч их юу гэнэн байсан юм бэ. Тийм усуудын өнгөрөөс учраас одоо бас жаахан хашир суусан юм. Ер нь амьд цэрэн байгаа дээр өнгөрөхгүй аваад илгэдэг бодлоо шүү дээ. Хамгийн их ажилласан юм маань Монголын хөдөөлдөг бүх орон даяар явлаа, бүх сайхан хүмүүстэй уулзлаа. Тэн дээр бол энэ би залуучуудыг бол дутуу мэдээд нэг хэлж болохгүй шүү дээ. Залуучууд яагаад над шиг хэмжээнд яаж хөдөг мэдэх юм бэ хөөх юм. Тэд чинь над шиг бүх орон даяар явах тийм боломж одоохондоо нас нь болоогүй шүү дээ. 20 хэдтэй усыг чинь чи бага явлаа. Тэр 100 цас малыг тарийг мэдсэнгүй зэмлэхэл ирэх байхгүй шүү дээ. Одоо айлэг тэр бол 14 цуврал хийлээ шүү дээ. Газар тэнгэр ганд цуцлахын цагт. Тий, айлаа. Тэгэхэд юу бодогдсон блэ? Цас зуудын тухай дэндүү гүймиг тэдэнд хэлж өгөхгүй залуу малчтаа. Цас гэж зүгээр цас ороод байж идэг юм бодоод. Яа тэнд өөрийнх нь бие бэлтэх үү? Хот хороогоо яаж бэлтэх үү? Ядаж хүрзэн гадаа байлгаал цасн даруулчаад үе таалгаар гарч чадахгүй тооноор гарч шүү дээ. Өөрийгөө бие бэлтэж мэддэггүй. Зөв холхинд гуталтад давхиж очиад л тэгээд осгочихж байгаа шүү дээ. Өндөр дулаантай, өндөр калоритой тийм хамар тулсан тос идээд гэж сатгалан дахиад явчихад бол даардаг. Өөлчөр дотроосоо. Тий, дотроосоо. Залгамж холбоо алдагтаа тийм. Тэгээд төвөстэй сэгсүр юу нэхий дээл. Төвөстэй нэхий дээлийн тухай ойлголтог болсон гэдэг. Арьс хөрсөө илдэхгүй, гэрийн нөхцөл илдчихэд хамаархан зүйл шүү дээ. Нэг хэдрэгэл байвал тэр хэдрэг айлд үзэгдэхэ байцсан байл. Хэдрэг хэд сайхан таргаар идээлэл, хэдрэг идээл. Энийг залуучуудтай хэлж өгөхгүй. Тэгээ тэр Ахмад гэж байгаа нь одоо нэг 40-50 таг өрснөө мэдэхгүй залуучууд болчиход. Тийм учраас гэрийн аргаар тэр нүүдлийн малчны соёл гэж юм байна шүү дээ. Яаж одоо тэр хувцлагтаа дандаа энэ химийн аргаар боловсрогдсон одоо нэг тийм л одоо нейлоно юм л орчин цагийн хөвн тэрээдэл хэрэглэхгүй сайхан хөвнтэй өмднүүд хэрэглэхгүй тэгэхээр осохоо сайхан аюулын тэндээ явах. Тэгээд цастай үед яах вэ? Ядаж үнэг л овоцох. Энгүүн аргаар одоо мэдчдэг ёстой мэдээд их цочроотой болгоомжтой тэр чинь залуу юм да хариуцлагатай байх юм уу бас тий дэндүү залуудаад байна да манай хүүхдүүд тэрийг бол энийг одоо хэлж өгдөг газар гэж байна уу юу сургууль явуулдаг юм уу юу одоо ер нь л урчилсан тийм л мэдээлэлтэй ер нь төдөн метр секунд салхишуурахтай хин тэр ч одоо метр секунд гэхлээр ч одоо зүгээр тоогоор л ойлгож байгаа болохоос алсын бараа харагдах нь уу юу хотны зах харагдах нь уу юу. Тэгээ малын ам энэ чи битүүрчээд тэгээ яач болох малын ам бүрийн үсийг арилгаад зогсож идэг шүү дээ. Мал одоо та бол ялангуяа олон нэвтрүүлгэнд явж байсан хүн нэг ирээд ярьж байсан яриаг чинь санаж ин л да.
цас бол одоо бүр явахын аргагүй. Тэнд бол мал хүн зовхын тэр зовлон үзэн гэдэг бол бас байгалийн үзэгдэлтэй тулгарна гэдэг бол хэцүү юм а гэж та өөрөө бүр яриад. Тэгээ ер нь тэгэл цогтөрл Монгол Улсын хөдөлмөрийн баатар галан дугаа байна. Санжиж байгаа байна. Одоо хамгийн сүүлд одоо тэр Номхон Баатар үед цогтгорлогоо яриаг байна штэ. Нам төрийн одоо тэр үед улс төрийн тавчаа гэж хэлсэн. Засгийн газар Цэдэн Балархан зөвлөх байсан шүү дээ. Цогтгорлогоо бол маш их хүнд хэлж өгдөг юм байсан. Одоо энэ Ахмад тэр цогтгорлогоо дайны малчд бол баагаал байх л да байдаг байлгүй. Тэр энэтэй уулзуулах юм одоо жишээлбэл манай радио телевизийн уран бүтээлчтэй үл энэ хөдөөний сэрж байгаа малчд энтрийг одоо уулзуулчихад тун гэмгүй шүү дээ. Одоо хүнээс энэ Ахмад үеэс юм сурмаар байна. Тэгэхээр одоо Ахмад үеийг зарим үедээ бол хоцрогдсон энэ гэх гээд юм бас энэ үг бас буруу байж магадгүй л дээ. Танд зориулаад бас маань сэтгүүлчид танаас бас асуулт асуух хүссэн бэлээ. Нэвтрүүлгийн бас нэг онцлог эндээ байдаг. Сэтгүүлчдийн асуултыг сонсож хариултаа өгчөөд дахиад сэдвээр өргөжлөө. Би Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн хятад хэлний редакцийн орчуулагч редактор Цэнда Аюуш. Тэгээ Амсламаа хчээс асуух гэсэн юм аа. Тэгээ манай амблагч манай өрөөгөр бас хаяа орж ирж их ярьж хуучилдаг их юм ярьдаг. Тэгээ зуд болоод одоо тэд зуданд онгоцноос хамгийн анх удаа онгоцноос сурвалжлах хийжсэн гэж ярьж исэн. Тэгээд энэ дээр нь дөрвөлөд хамгийн одоо мартагддаггүй сэтгэлд үлдсэн тийм сурвалжлага ямар сурвалжлага байдаг вэ таны хувьд? Бидэнд одоо түүхээсээ ярьж сонирхуулаач. Тэгээд бас сурвалжлага хийхэд анхаарах зүйл бас юу байдгийг бид нар залуу хүмүүсээс сонсгомоор юм байна. Ахмад хүмүүсээс суралцах юм зөндөө байгаа гэж бодож байна. Сэтгүүлчид өөрснөө сэдвээ сонгодог л да. Гэхдээ сэтгэл хөдөлс үед оператор найруулагч нь өөрснөө сэдв өгдөг. Тэрийг сонсох хэрэгтэй. Миний нэг их олзуурхууштай баярлж явдаг юм бол агаарт газар газрын дор ийм 3 орчинд одоо зураг авсан. Агаарт зураг авахд бол одоо бас л 100 үед дорногоовын зөв явж исэн. Онгоцонд тэгсэн оператор 5 гэж явсан. Тэгээд 5 гэж гинт юу бодсон. Гэхдээ амблаа ихчээ та ирнэ онгоцонд явж явахдаа нэг энэ нэвтрүүлгийг их л хийгээд ирэхэд байхгүй юу? Би тэгээ онгоцон тэр улсуудын донд их л хийх гэж би тэгээд бэлтгэлж байгаагүй тэгсэн чинь та шууд нэг 20-30 секунд өвч гэсэн шууд хэлээд гэдээсэн. Тэгээд би нэг 20 хэдийн секундын шууд их л одоо ингэж явж байна. Одоо дорногойд одоо цасны цасны хөнжлөөр явж гин энэ төр гэж ярьсан санаж байна. Тэрийг тавж маань бичиж үлдээсэн. Тэгээ хурц ирээд тэгээд одоо хүртэл тэрийг хадгалдаг. Бэрхшээд хүүхдээ тэмцэж одоо мад дүргэн баатардаг хөдөлмөрөөр аварч гарч байгаа ийм үеийн одоо нийслэл тэрэгний цонхоор харсан бид яг талан дадаа дундуур явж байна. Манай алдар дээвэрчдийн одоо замд одоо малчны сувг бүхээр одоо зураг энд одоо мад дүргэн бүнийн одоо энэ цагийн бэрхшээдээс одоо аварч хамгаалахаар одоо явсан замд зураг харагдсан энд бол айд амтсан адал бүгд одоо тасны нэмгэд одоо шийдэж нүүсэн ийм нөхөд тэмцэлтэй бид явж байна. Газрын гүнд бол налайхад очиод газрын гүн тэр налайх их ослын тухай тэр 19 айлаар очисон. Тэгээ тэр налайхын гүнд зураг авах тухай бодоогүй. Гэтэл Энкват айл 2 бид тэр газрын дээр 19 айлын зураг авчаад чухам тэр аваар уусан тэр 457 дугаар мөрөгцөгт очихгүй л эвгүй юм аа. Би хайрлсан юм шиг. Тэд залуучууд тэгэл тэнд орсон бүгдээрээ орсон чинь тэнд бас л айлээ тэдл гэ та энд хэдүүг хэдээ бас гэдсэн. Яг газрын дараа бас би хэдүүг хэлсэн шүү. Эх орон хүн ардынхан зүрхэнд хамгийн халуун дулаан дурсанд сэтгэл үлдээсэн налайхын тэр 19 залуусынхан ажиллаж байсан нуурхайд бид яг мөрөгцгийн дэргэд ирээд байна. Энд тэднийхэн сайхан үйл хэргийг залгамжилж ажиллаж байгаа
баясгалан ахлагчтай бригадын болон тэдний ойр дотны нөхөд зөндөг дорж дорчин гэдэг олон уур хачид энд манай нэвтрүүлэгт оролцох гэж ирээд байна л да. Тэгээд гарсан чинь нөө уурхайчин залуучууд чинь газрын доороос цагаан нүртэй гарч болдог юм гээд. За надтай тоглоог. Ажигийн нүрийг авчиад хар нүүрсээр авчиад нүрийг будсан. Ингэж уурхад орсон хүн цэвэрхэн гардаг уу гээд. Тэгээд бид их тоглоом шиг замаар. Ерөнхийдөө дүрсээ хараад одоо зохиолоо бичих дуртайгаас шууд юм дээр бол бас тийм олоодаа гарч үзээгүй. Тэр үл нэг хэцүү л дээ. Хэцүү. Тийм. Ер нь тэгээд гинт явж байгаа энэ цөмөрөө сэтгэл хөдлөд алийг үг хэлэхэд нэг тийм бэлэн байх хэрэгтэй юм лээ. Ер нь ямар ч үед ер нь би ил гарч одоо ярих ёстой юм аа гэд тэрэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй юм лээ. Би үл тэгээд сандраал тэгээд аль паагаад өнгөрдөг л дөө. Стүвчтэй захих тий. За дараагийн асуулт гэсэн. Сэтгүүл данслмад тавих асуулт байна уу? Та Көдөний Монголын нутгаараа ирнэ хэдэн удаа явж төрс явсан бэ? Ямар аймагуудаар явж яаж одоо сэтгүүл тэр сайхан ажлаа гүйцэтгэж явсан бэ гэж одоо асуув. Гүйрэн тоолж үзээгүй. Ер нь нэг суман дээр хэд очив гэдэг л асуудал байна. Ер нь очиагүй сум гэж байгаа юм уу? Одоо малчин нэвтрүүлэг санхнахан хийлээ. Араад малчин нэвтрүүлэг тэгээд малчин нэвтрүүлэг ургацын далай тэгээд алтан төлөний эзэн хэм гэрдий ямар олон нэвтрүүлгүүд ер нь очиагүй сум гэж байхгүй байна. Шинэ зууны хөдөө айны богц байна. Зодын нэвтрүүлгүүд байна. Газар дээр ургацын далай байна тий. Тэгээ энэ очиж үзээгүй сум гэж байхгүй. Ер нь ингээ бодоход радио телевизийн хил мөнгөийг үрсэндээ тэгээд одоо миний үеийн хөгсөл чинь чийч хоёр хөлч нь гайгүй яг их амар ажил дээр байсан хүн гэдэг юм. Бидний ажлыг нуусууд хараад тийм ээ нэг хүртэж мэдэрчээ шүү дээ. 69 өмнө суучгаад нэг камертай тэгээд нэг оператортай гараад явчихдаг юм. Тийм хичнээн ч удаа бид одоо энэ айны замд өртөв хичнээн ч удаа одоо уран бүтээлчд мэйсэн амь насаа алдсан ч юм байх юм хөлдөж гэмцэн хүнч байх юм хичнээн ч удаа бид одоо хажуулдаг да. Ер нь ингээд уран бүтээлчтэй бодоход хайрламаар өвөрдмөр юм их байд. Хичнээн их зовлон туулж байна манай Ахмад болон дунд залуу. Тэрийг бид хүнд ярьдгүй л дээ. Тэгэхээр таны хүүхэд насны дурсамжууд бас одоо их сайн юм. Би одоо хүний тарих толгой их сайн юм. Би одоо өчигдрийн юмыг мартдаг, өглөөний юм мартдаг. Гэсэн мөртлөө 3-4 настай байхад дэлгэр үлзитийн сүмийг өнөө айхтар 37 оны үеийн айхтар үед чинь би ч одоо дөнгөж мэдээ орж исэн хүн юм байна. Тэрийг л буулгаж шөн эргэн давьячид нураах нь мэдээд байгаа шүү дээ. Тий. Тэрийг мэдээд байгаа. 44 оны зодоо үе чинь 44 онд би баг сургуульд сурч байсан. Сургууль тараас нь 44 оны зод бол өсөглөнг Төв аймгийн Баянцаанд их хэцүү. Ерөөсө дандаа малыг зоолгоод манайх бол нэг 100-аад мал хоньтой адуугүй хизээний адуу ер нь Баянцааны хувьд малгүй хайлын тоонд ордог. Тэгэхэд бол ерөөсө манай ижи хөдөө мал дээр байсан. Бүх мал нөхөд дандаа 4 хөлийг авчирч өгдөг. Тэрээ нэмээ ижи витер тосонд хуурч иддэг. Тэгээ ороод нэг юм идэнэ. Тэрээс гурил одоо ядаж эх орны дайнд давхарцсан. Тэнч. Дэлхийн 2 дугаар дай. Дэлхийн 2 дугаар дай. 44-нд. Тэгээд дайны өлсгөлэн тэгээд зод. Ерөөс өлсгөл Баянцаанд үтсэн шүү дээ. Пүйсийн сайр уруудаал өхөр ирүүтлэг хоол идэн. За өхөр ирж явна хоолоо идийг л. Тэгээд би бор тагштай. Тэгээд тэр өхрийн сүгнээс нэг дэрэгдэн зогсож жоод түүхүүгээр нь тэр надад хэрэг болсон баг. Хөлгаар дахихгүй. Тэрийгээ бүр ингээд бор тагштай бүлээнээр нь уудаг. Дайримаа гэж байгаа юм чийсэн. Тэгээ би тэнд нэг эмзэм боохон тэр тэнд нь бас л хоолго ордож исэн юм да. Баг сургуулийн хүүхдүүдийг хайж эм болгоно. Тэгээ шагналд нь эмний нэг юм дөрвөлжи хайрцаг гэдэг картон. Тэрийг бидэнд шагналд өгчээсэн. Хоосоо хайрцаг. Тэр хайрцагийг аваад гэртээ тавиал одоо хаяг хоосон хайрцагаар шагнуулсан. Ямар их хачин өлөн зэлмэн тийм юм байсан юм бэ. Тэгвэл би гэрийн багштай байсан шүү дээ. Сургуульд орохоос өмнө
4-5 настай хож Янчимним гэж хүн. Манай тэр дүүгэр эмээ бол маш их соёлтой хүн байж. Тэргээр Монгол бичиг заалгадаг. Тэгээд Бошиг намын түүх гэдэг нэг том дөрвөлжи их том тийм зузаа ном. Тэгээд Бошиг намын түүх гэд хуучин бичгээр бичсэн. За энийг уншвал би эмээг хөвөрт орно. За энийг уншвал эмээгийн ч өвөрт оруулна гэдэг. Би өсгөлж Бошиг гэд нэг хэлдэг. Шинэ үсэг заалгасан шүү дээ. Үгүй хуучин бичиг. Хуучин монгол бичгээрээ. Хуучин монгол бичгээрээ бүр юуны үгчсэн. Тэгээд тийм Бошиг намын түүх гэд. Ер нь Бошиг намын түүх бол Баян цагаанд хамгийн ихт төрөө нэвтэрсэн тийм зохиол. Тэгээд Бошиг намын түүхийг мэдэхгүй, Боо намын түүхийг мэднэ гэж ярьдаг байсан. Тэр нөгөөдөлгүйд хоёр юм гэж бодоод тэгээд 1949 оны гараа үсэг тусгаар тогтнолын гараа үсэг гэд. Тэгэхээр заавал өглөөрт гараа үсэг зурх юмд явна гэх. Ягаад орой өдөр явж болдгоо тусгаар тогтнолд гараа үсэг зурхад одоо сэтгэл бадарч яарч өглөөрт үүр цагууд явах хэрэгтэй. Харанхуйгаар. Тэгээд замд чи ямар нэгэн тагнуулч юм уу таарад та одоо хайч жив гэж асуувал Монгол улсын бүгд найрамд Монгол ард улсын тусгаар тогтнолын төлөө гараа үсэг зургах гэж байна гэж тэгж хариулах хэрэгтэй гэд нам өөр тэгээд тэн баяр байна тэр. Тэгээд тэгсэн читгэр данд ингээд айхтар өгөн тэр. Тэгээ харанхуй шинээр дахин дэглэж яваад самбир мөргүүл яана гэж. Үлий цөмөрч очиж яана гэж. Тэгсэн энэ читгэр дандын ерөөсөн одоо ер нь тэр тусгаар тогтнолын эсрэг үг гэлээ. Их одоо их тийм их харгалзаж явахгүй болохгүй хүн гэж. Одоо доо явны дансанд орж байгаа юм. Тэнд их хатуу. Тэр миний бүгд одоо читгэр дандан тэгж хэлсэн мэрсэн. Тэр Жанчивны багшийн тэр бүгд тэгээ долж өгөө чагамцтаар аваачдаг гэсэн. Үлгэрийн далаа. Одоо үлгэрийн далаа мэддэг чагамц байхгүйсэн. Ямар харамсалтай. Тэр чагамц нар их мэддэг байсан. Үлгэрийн далаа гэж том ном тайчсан хуучин. Тэгээд тэр манай эмээ ямар их соёлтой намайг оруулаад тэгээд 6-7 тал байсан болоо суудаг. Тэгэл тэр үлгэрийн далаа уншихад харуулна бас тэр чагамц. Харахад нүднийг юм арилна, сонсоход чихнийг юм арилна гэдэг. Тэгээд хуучин бич. Тэгээд баахан юм уншаад гэсэн гарч болох уу энэ тэрхлээ. Минийхөө цэг тавьсан хойно гарна. Цэг дээр зогсохоор гардаг юм гэж. Нэг өвөл уншиж үлгэрээ тэр завсарлаа. Тэгж үлгэрийн далайг хүртэл ямар их соёлтой байж. Тэгэл Бяктар бол энэ чинь хотоос авэж манай тэр миний боож явсан өргөж явсан одоо хорлоо хийж Бяктар бол энэ аваачаад тэгээ мандлын тэр чинь жоохноос ингэ заалгаж ирсэн шүү дээ. Ер нь манай гэр бүлэл тийм хөөх юм Баян цагааны тийм жирийн улсууд биш багаасаа намайг их боловсруулдаг тийм улсууд. Оюуны талын. Тий. Би харин энэ бүхнийг яагаад асууад байгаа гэхээр таны тэр нэг бичгээрээс гардаг, нийтлээс гардаг, нэвтрүүлээс гардаг тэр нэг уран гоё хиллэг, үгсийн сан тэр Монгол ахуй үнэртэйд байдаг. Энэ бүхнийг хаанаас үүдэлтэй юм болоо гэж тусна жоохон хайс хийж үзсэн. Тэгээд тэр миний уран чадварт биш мэдээ би нууцаа нэрлэхэлгүй хэлий. Ерөөсөө миний нэг бодол бол тэр багын тэр юу байна тийм ээ. Тэгэл тэр хамгийн гол нь энэ радио телевизд орооч ямар сайхан томилт өгдөг байсан. Тэгэл малын тохиол цогтгорлогоо галиндгаа энтрис одоо будаа идээд байгаа юм биш үү? Тий. Тэгэл тарианы тухай гэж одоо аюу юмд байна. Энэ тариалангийн гол том ерөөс ямар азтай хүн бэ ер нь бүх энэ одоо том гавьяатуудын чинь 70-80 хувьтай уулзсан байл шүү. Одоо манай найруулагч айлахад мал хараад өө эн чинь одоо өгөхөд 7 хоногийн настай болж яана энэ ишиг гэд ингээд хараад мэдээд энэ урах центрийг чи хараад энэ одоо ерөөсөө энэ чи орхигдсан талбай байна энэ чинь гэл шагсаа энэ одоо үндсэн талбай байна андахгүй шүү дээ энэ манай операторууд энэ тэр манай одоо энэ зураг авчихаа баяжгаа байна одоо хоршин дуулж явсансан гэд нэвтрүүлэг бий хийсэн тэнд бол баяжгаа бид түрүүнд нь яваад энэ нэг хэдэн хөшөөг хараад үгүй энэ хөшөө ямар өрөвдөлтэй юм бэ 11 охин энэ одоо ингээ хөшөө болчиход байдаг. Хөшөө рүү очисон зам байх хэвээр. Гэтэл зам нь балардсан, хашаа нурцсан. Энэгээр юм хийгээд л одоо бажгаа бид чи яриад 2-3 жил яриад дараа нь бид айл баяр жаргад бид хэд яваад. Тэгсэн чигвэл зураг ингээд ав гэсэн юм шиг ухтаал яг төвмөр гарч ирсэн шүү дээ. Айлын чи нэг юмд явах гэдэг нэг завчаад салдаг. Завхан тэр хоршин дуулж явсан хоёрыг мань хүн дэвчж хийсэн. Одоо бит хоёр бас 4 цагтаа гачирт явах гээд бас нэг юм бас
4 цагийн нэвтрүүлэг орохоос өмнө бас хоорондоо ярилцал юм яриад бас уран бүтээл өрнөл ярьж илээ. Тэгээд баш бид хоёр нэг 4 цагийг бэлдэх гээд би ч одоо эфир тим хийгээд хаяа та нарыг ингээд урахад бас баярлаад байгаа юм биш үү? Тэгээ уучлаарай би таны зураас нэг хувийн амьдрал талаас сэтгэлийн юм руу жоохон ордог юм билүү гэж бодоод байна л да. Тэгээд та нэг юу бичсэн байсан нулимстай тэмдэглэл гэж утсан байсан. Ер нь яг зур уйдынгийн уран бүтээлч ярихдаа энэ авьяастай холч ухаантай сэтгэлийн тэмгээд энэ мундаг сэтгүүлч юм. Бурхан бас нөгөө талын жоохон доголдолцсон болов гэж ярьдаг. Та самбуугаан бэр явсан хүн. Ер нь тийм л дээ би одоо самбуугаан бэр гэж хэлчихлээр одоо зарим нь өнгөрөө юм гэх байлгүй дээ. Би тэр тухай хэлэгч үнэхээр л одоо миний нөхрөл самбуугаан төрсөн дүүгээс гарсан хүүхэд. Тий. Самбуугууд бол яг үзэгчд маань мэднэ яг төрсөн хүүхэд гэж одоо бол байдгүй юм. Тэгэхдээ төрсөн хүүхэд нь цэнд гэж яг самбуугаатай адилхан байсан. Залуу наснда нямаа ижигээс өмнө үерхэж байсан хүүхдээс л гарсан юм билээ. Тэрний хүүхдүүд яг самбуугаатай адилхан тийм төрсөн охин байсан. Би бас тань л да. Нямаа ижиж ухаантай дипломат хүн болох л тэрэндэл орж ирэх дээлийн мөнгөг нь самбуух тэндээс харц яг өөртөө адилхан комиссарууд нь мэднэ. Тэгэл тэр дипломат хүний авгаа чинь цэндэж юм өгнө байрна гэл би хүртэл нэг маниатай юм өгөхөд миний хүү юм өгдөг нь юу чи би юм өгöd гэж байсан тийм хүн байсан. Их сайхан тэдний бол тэ самбуугаан тоогоос самбуу ахаас илүү нямаа иживэл надад айл гэрээ эмэгтэй хүн ямар байхын ухааныг одоо тэр хүнээс их сурсан би. Гал өрөөнд хүн байхгүй юм шиг тэгж хөдлөө. Яг тавг тархны хийлгээд байгаа гэж. Тавг хүртэл ингэ тархны хийлэхгүй. Аяг шаазан сэмхэн тавь. Одоо эмэгтэй хүний хөдөлгөөн бол тийм галын өрөөнд л тогоо шинэ хангийг олж ил болдгоо гэдгийг л одоо мэддэг манай хөвгтөчтэй хаялцлах юм шүү дээ. Тэгээ тэрнээс гадна хүмүүстэй харьц, хүний хүндлэх, хүн орж ирэх чинь үс мүс чигээр нам байдал нэг урт ус сүлжин, дандаа элэ өмсөн, нахилзад тахилзаж өгнө. Тэр ер нь миний би өөртөө дүгнэлт хийхэд миний өөрийн авьяас ухаан ихээс илүү тийм заяасан ч юм уу ч юм уу сэтгүүлч гэдэг del Москвагийн их сургуулийн тэр сэтгүүлчийн анги 5 жил байсан явдал хүнээс их суралцсан. Хүнээс юм мэдэрч хийж аав. Амсалмаа гэдэг хүнээс тийм ийм уран бүтээлхээс илүү ганц хэрэгтэй юм надад бай. Залхуурна гэдэг миний амьдралд байхгүй. Ерөөсөө залхуурч үзье. За дараагийн асуулт сонирхох. Монголын үндэсний олон нийтийн радиогийн мэдээллийн хурд агентлагийн ерөнхий редактор Эрдэнийн Эрдэнэ Чимэг. За би эмэгтэй сэтгүүлч болохоор амтлагчээс асуулт асууя гэж бодож байна. Тэгэхээр Монголын радиогийн Монголын сэтгүүл зүйн бас түүхэнд бишигдэж үлдсэн цуутай сэтгүүлч бүсгүүчүүдийн төлөөлөл нэрийн хуудас нь бас эмэгтэй байдаг. Тэгэхээр эмэгтэй сэтгүүлч байхын давуу тал бөгөөд хэцүү үеийн танд хизээ байсан бэ? Би чинь одоо алдартай хүн шүү дээ. Тэгээд хүүхдүүд орхиод явж ирсэн. Тийм зарим үед одоо хөхөн ширхтэл явсан доо. Тийм. Ер нь тэгээд эмэгтэй сэтгүүлчл ар гэрэн хохироож ижил энэ ажлыг хийнэ. Аль нэгдүгээр төв. Миний хувьд бол одоо энэ ажилдан дуртай, сонирхолтой болж игэл бүх орон даяар явах тийм нэг ерөнхий тийм зоригтой. Тэгээд тэр үед ээж минь ч байсан. Тэгээд хүүхдүүд орхиод тэгээд алдар тэх маань одоо зөвөр алдар тэх шиг алдар сэтгүүлч болсонгүй ч гэсэн энэ сэтгүүлийн ажлыг нэгдүгээр тавьсан л да. Тэгээ хөдөө явна гэдэг чинь сайхан бүх орон даяар явна гэдэг чинь сайхан хүмүүсүүд сэтгэлд үлддэг. Тэр уулзж байсан хүнээрээ их бахархадаг да. Хэрв сэтгүүлч болоогүй би энэтэй уулзахгүй гэж. Жишээлбэл бүгд найрах Монгол улсын Баатар Дандар байта уулзаж тэр байтга маргаж үзлээ. Тий. Халахгүй нэг он үед Дандар Баатартай уулзахад бас л одоо редакцийн чиглэлээр зөвлөлт Монголын дайчдын хамтарсан одоо ялалт гэж хэлэн шүү. Зөвлөлтийн эхэлж хэлэн шүү гэсэн. Тэгээ Дандар Баатарт та ярианд Монгол зөвлөлт гэж хэллэггүй зөвлөлт гэж эхэлж хэлэх юм гинэ гэсэн чинь уурлал загинцсан.
Би одоо халах гол энэ тэнд 20 мянган залуучууд тэнд байлдаж ихэнх нь одоо хичнээн олон хүн тэр халах голын хөрсөн дор тэр 20 насаа 18 насаа тэнд байхгүй болгосон байхад яахлаар заавал зөвлөлт гэдгийг Монгол гэж хэлнэ. Монгол зөвлөлт ингэж хэлнэ. Та нар мэддэггүй төв хороо мэддэггүй гэж загинсан. Тэгээд тэрүүгээрээ жарсан. Тэгээд дараа нь бол ээжийнхэн тийм шар торгон дээрийг нөмөрдсөн. Зөвхөн баатар хүний нулимсэл ээжийнхэн тухай би энийг одоо дандаа нөмөрдөг гэдэг тийм үлгэр шар тавчин нэмэрээ би дандаа энийг нөмөрдөг ээжийнхэн дээлийг нөмөрдөг гэд нулимс сунгаж байсан. Тэгэхэд бол баатар хүн ээжээ ярд нулимс сунгадаг юм байна гэд би хамт нулимс сунгаж байсан л да. Тийм сайхан. Тэгээ энэ үл тэгэл одоо над олдошгүй үргэлж сэтгэлд байдаг. Тэгээ зөвхөн ганц юм ярих юм. Соёл урлагийн их сургуулийн радио телевизийн сургуулийн сэтгүүлчийн нэгэн ангид сурдаг баяр сайхны ариун үндэслэнэ. Амсалмаа агшаас асуулт асуух гэсэн юм аа. Тэгээ ямар асуулт гэхээр сэтгүүлч хүн ер нь ямар байх хэвтэй, ямар арга барилыг эзэмшижээж жинхэнэ сэтгүүлч болдсон бэ? Энэ асуултанд хариулт өгөөч. Ер нь сэтгүүлч болно гэд хүнээс үлгэр жишээ аваад хүнээр хэлүүлээд хүнээр заалгаад ингээд сурдаг ажил биш байхгүй юу? Өөртөө юмтай байх хэрэгтэй. Хүнээр заалгаж ээж, хүнээр хэлүүлж ээж сэтгүүлж болно гэсэн тийм байхгүй. Тэрхийн тулд өөрөө их юм уншсан, их юм мэдсэн, амьдралын дунд орсон. Тэгээ дунд нь орсон хүртлээр мэдэхгүй яах юм? Мэдрэмж гэж ярьдаг. Өндөр мэдрэмжтэй тэр мэдрэмжээ үзэх сонсогчд хүргэх өндөр уран чадвартай. Эдээ энэ хэдий л асуудал. Хүргэх ур чадвар. Хүргэх уран чадвар. Тэгэхээс энэ уран чадвар бол тэр өөр хүн заяагаад хүнээр заалгадаг мэрэгжил биш л. Тэгээд их л унших хэрэгтэй. Унших юм онож унших хэрэгтэй. Унших ёстой юм. Тэгээд дээрэс нь одоо барилгыг одоо тоосох нь байхгүйгээр барилга барьж болохгүй шүү дээ. Ард түмний энэ ариун сайхан хэл. Энэ хэлний тухай Эренчингуан дурсамжид зориулсан хэлний тухай Эренчингуан асар том тийм сонмол өгнүүд байна. Бямбаяр Чингисийн ахим юм. Энийг нэг оюутандаа хэлэхэд энийг нэг уншчих зүгээр. Тэгэд юуны өмнө монгол хэл бол сэтгүүлчийн урлангийн одоо гол сан хөмөргөн юм л гэж хэлнэ. За, Игэл телевизийн сэтгүүлч Дүлгүн байна. За, Амсалмаа багшаас асуух асуулт байна. Радио телевизийн дэд сургуулийг төгсөж байхад тухайд бас багшийн удирдлагын доор мэргэжлийн хичээлүүдийг заалгаад явж исэн. Тэгэхээр одоогийн түвшинд бол сэтгүүл зүйн салбарт шин салхи оруулъя, шин өөрчлөлтийг хий гэдэг энэ шүүмжлэл их өрнөх бас ялангуяа залуу сэтгүүлчдийн дундаас. Тэгэхээр хамгийн гол нь энэ өөрчлөлтийг хийхин тулд би боловсролын салбараар тухайн одоо сэтгүүл зүйн мэргэжил олгож сургуулиудаар боловсролын стандарт түвшингөөр нь дамжуулаад олох ёстой болоо гэж үздэг. Тэгэхээр таны хувьд ер нь яг энэ сэтгүүл зүйн чиглэлээр бүхий л одоо амьдралынхаа туршид аржилсан ахмад сэтгүүлчдийн хувьд энэ сэтгүүл зүйн шинжилэл сэтгүүл зүйд оруулах шин салхийг боловсролынхын стандартад ямархуу байдлаар тусгаж өгөх шаардлагатай гэж үздэг вэ? Магадгүй та бас радио телевизэд багшилсан хിവэр байгаа учраас яг энэ чиглэлд өөрийнхөө үзэл бодлыг хэр тусгаж ажиллаж чадж гин вэ? Тэгэхээр миний бодож байгаагаар радио телевизийн сургуульд ирж байгаа оюутнууд маань яг энэ 4 жилийн хугацаанд яг радио телевизийн мэргэжлийн хүмүүс болоод гарна гэхэд бол үнэхээр багш нартай ч хүндрэлтэй оюутнуудтай ч хүндрэлтэй байгаа юм л да. За юуны өмнө бидний одоо эмзэглэж байгаа асуудал бол үндэсний хэл бичиг огт мэдэхгүй. Ер нь монгол хэлээ мэдэхгүй байж авьяас чадварын тухай ярих хэцүү. Сэтгүүл зүйн тухай ярих хэцүү. Тэ. Мэргэжлийн салбар ярихад хэцүү. Мэргэжлийн салбар хэцүү. Хэл мэдэхгүй хүн чи яаж зохиол бичих юм бэ? Яаж одоо оновчтой хэдэн үгээр мэдээгээ бичих юм бэ? Яаж сурвалжлах тэмдэглэл бичих? Яаж найруул баримт туучих юм бэ? Манай сургуулийн хувьд их эрэгтэй оюутнууд цөөхөн эмэгтэйчүүд голдоо их хөөрхөн жигийсэн хөөрхөн аяастай хүүхдүүд ирдэг. Гагцгүй хэлний мэдлэгийг нүүлж яахан чамлдаг. Цааш төвжнө.
хүнээс юм олж явдаг л тэр уран чадвар. Өнөөдрийн сэтгүүлчийн урлагийн маань бас нэг гол одоо онцлог хүний юм салгаж авдаг. Энэ бас сэтгүүлчийн гол ажил. Гол ажил. Би малчтын хэлсэн юмыг их өнөө будаач нэвтрүүлгэндээ ашигладаг шүү дээ. Гой болтойж явж исэн. Би өөрөө бас их молгоочихгүй бүр ичмээр юм болж байгаа юм л да. Ерөөсө хоосон газар ингээд хөх чулуунд мал нь идээшлээд биш. Нэг малчин манай тэргийн зуужсан айдаа найруулагч хамт ивж ирсэн. Тэгсэн чи би хэлэхгүй. Гэхдээ энэ чи хоосон чулуун дундаас одоо юу идээд юм идээд байх шиг юм тийм хөөе юм идэхгүйгээр харуулсан тэнд. Тэгсэн тэр малчин намайг бодвол залуу хүн байсан. Тэгтэл нэг 50 хүрсэн. Тэгсэн тэр малчин их инээд нь хөрсөн маягтай. Гэхдээ сурвалжлагч энэ тонголзол байх юм мөргөөгүй байлгүй. Ам нь хөдлөл байх юм майн уншаагүй байлгүй. Тийм жижигхэн үндэс шиг имийг долоож баг чулууныхаа хагийг долоож үж тийм бага шимтжээлтэй говь юмар манай мал хоолоод болоод байдаг юм гэдгийг над тэгж ухуулсан. Би тэгээ хариу юу гэж хэлэх юм бэ? Тийм сайхан үг хэлчихэж байгаа юм чи. Тэгээ мадлж байгаа юм л да. Тэгээд манайд бол их сайн дарга нар байж. Улсууд нэг ийм урсгалууд дарга нар ихээр л заавал нэг ерөнхийлдэг, дарамталдаг тийм. Манай дарга нар дандаа уран бүтээлч юм байсан шүү дээ. Жалан хаажуудаар хүнд ямар их хайртай хүн бай. Мятав дарга гараа ингэдэг манайхан өөр оногоонд оруулсан. Нэг та нар нэг ийм хийгээ дандаа ингэж үйдэг байхгүй. Гараа шом болгоод ийм задгаа биш, ийм боловсроггүй цэмбис юм хийгээд идэг. Дандаа ингэдэг. Чойжил дарга бол за та нарт 7 хоног хүртэл сайн юм хийж чадахгүй. Бүх юм сайн болж чадахгүй. Ядаж сарда, ядаж улирлд нэг удаа яайдаг гэсэн сайн юм хийлээ. Уран бүтээл хийгээд. Уран бүтээл. Чанарын тухай тэгж хэлдэг хүн байсан шүү дээ. Тэрийг их бодоо шүү дээ. Намайг хагас 100 жилийн турш ингэж урт наслуулж бүх орон даяар явуулж юм мэдүүлж амсалмаа гэж нэг ийм сэтгүүлч байдаг юм байж бас зарим хүнд бас танил болгосон одоо Ахмад болно залуу хамт болно да. Тэр донд одоо миний шавнаар төлөөлж өдөрдөг. Тэгээ ингээ хамт олондоо үргэлж баярлж явдаг. Одоо энд одоо хүртэл бас хажуу хавирганд аваад явж байна. Одоо би юмд лимит гэж дуустдаг. Энэ жил бол би ажиллаа дуусгана. Тэгвэл энэ сар байшингийн хажуугаар өнгөрөхтөн нулимстай л өнгөрч явах байх та. Яалаа өстэй танд Монгол телевизэн мөн үд хаалга мөнхөд нээлттэй. Өнөөдөр одоо сэтгүүлчийн урлан цалин гавь сэтгүүлтэн дүүрийн амсалмаа сэтгүүлч маань байлаа. Үзэгчтэй баярлалаа.